За бүгдэнд нь энэ өдрийн мэндэ. За зарим хүмүүсийн хэлж заншсанаар энэ цагийн мэндэ гэж. За өнөөдөр миний яг анхны одоо сургалттай холбоотой бичлэг маань ингээд орох гэж байна. За тэгээд хамгийн анхныхаа бичлэгийг болохоор байгаа зү тэ. Яг энэ хүү сургалт маань өөрөө яг ямар хэрэгтэй юм гэдэг талаас нь нэг жоохон лекц маркийн юм яваад тэгээд тэрийг шууд практик дээр нь тулгуурлаад тэгээ явчих гэж бодлоо. Тэгээд дараагийн бичлэгнүүд маань бас нэг иймэрхүү байдлаар бол явнаа. За тэгээд бид нар бол одоо яг одоо миний энэ хаттай Telegram группэнд байх хугацаанд юу үзэж танилцаж мэдэх вэ гэхлээр ерөөдөө бол гэжтэй яг та өөрөө гэжтэй те өөрийнхөө хэмжээнд одоо хэрэглээнийхээ программыг татах те интернетээс яг өөрөө 100% ингээ бие дагаад татаж сурах. За тэгээд тухайн одоо татаж авсан програмаа ашиглах. За тэгээд үүн дээр нь нэмэгдээд нөгөө нэг хиймэл оюун ухаантай холбоотой одоо ингээд сайтууд, аппликейшнүүд гэдэг юм уу те эдрийг одоо ингээд хаанаас яаж худалдаж авахын, тэгээд тэрхэн яаж хэрэглэхийн. За түүн дээрээ хийсэн одоо зүйлээ одоо те өөрөө бие даагаад одоо эдитлэх тэ бичлэгийг одоо таасдаг. За YouTube-ээс ч гэдэг юм одоо видео клип татаж аваад түүнийг одоо аудио файл болгоод өөрийнхөө эдитлж байгаа бичлэгэндээ одоо ашиглах ч гэдэг юм. Аль эсвэл одоо тий Canva гэдэг сайт дээр одоо та яаж одоо өөртөө постэр хийж болох уу ч гэдэг юм. Эсвэл зурган файлд хэрхэн одоо өөрчлөлт эдишн одоо хийх боломжтой гэж гэдэг юм. Иймэрхүү ингээд янз янз маш олон төрлийн арга барилуудыг суралцах болно. За тэгээ мэдээж хэрэг одоо хамгийн ихэнд бол суур те уул нь бол компьютер одоо форматлахаас эхлэх ёстой боловч би өнөөдрийнхээ яг хамгийн анхныхаа хичээлийг болохоор та бүгдтэй юуг заая гэж бодсон бэ гэхлээр одоо бид нар чинь нөгөө өөртөө гардаж одоо програм дээр татаж ингээ компьютер дээр суулгах ч гэдэг юм иймэрхүү зүйлүүдийг бол үзэн штэ. Тэгэхээр бид нар эхний ээлжинд байгаа зү тэрхүү одоо програмыг татдаг одоо тэр YouTube-ээс видео татдаг ч гэдэг юм уу ийм програмыг одоо хаанаас татаж авдгийм бэ. За тэгээ мэдээж түүнийг одоо хэрхэн одоо компьютер дээрээс устгадаг юм бэ гэдэг юм. Иймэрхүү чиглэлийн хичээлийг орё гэж бодсон юм аа. Тэгээд надаас хүмүүсүүд ингээд сургалтуудыг ингээд асууж байсан. Тэгэхээр энэ хүү одоо хичээл яг одоо юу вэ гэхлээр тэ нэг иймэрхүү байдлаар ерөнхийдөө сургалт маань явагдана л гэсэн одоо илэрхийл гэсэн үг гэж ойлгож болно манайхаа. За тэгээд миний одоо хаалттай өрөөний энэ сургалтанд хамрагдж байгаа хүн танд те хичээл нь сонирхолтой байх болов уу гэж найдаж байна. За тэгээд хэдүүлээ хичээл рүү орцгоё. За тэгээд хэдүүлээ эхний ээлжинд байгаа зү компьютер дээрээс хэрхэн програм устгах вэ гэдэг хийм одоо хичээл явъя. За мэдээж хэрэг бид нар компьютер дээрээс програм устгахын тулд тийм ээ дэлгэцнийхаа доотлолтойгоо Windows товчлуур дээр дарна. Эсвэл keyboard-н дээр байгаа Windows-ны цонхтой ийм товчлуурн дээр ингээд дарна гэсэн үг тийм ээ. За тэгвэл бид нар control panel гэдэг хэсэг рүү очино. За control panel нэг иймэрхүү байдалтай харагдана. За анх удаа та control panel руугаа орж байгаа тохиолдолд иймэрхүү байдлаар харагдана. За бид нэр ихэвчлэн control panel-ийнхаа энэ large icons гэдэг дээр нь даарна. За мэдээж хэрэг бид нар одоо ингээд сургалтандаа газтай те. За би өөрийгөө жижигрүүлчихье. Сургалтандаа газтай ерөнхийдөө бол та одоо компьютер дээр өөрийнхөө компьютер дээр суусан илүү дутуу програмыг устгах чадах хэмжээний одоо тийм хэмжээнд байх ёстой шүү дээ, тийм. Яагаад бид нар устгах шаардлагатай. За зарим хүмүүс ингэдэг байхгүй. Компьютер дээр байгаа маш олон төрлийн вирусны програм санаандгүй байдлаар суулгацсан байдаг. Бүр 4-5 вирусны програм зэрэг суулгацсан байдаг гэд боддоо. Тэгээд тэр нь байгаа бид нарт дараагийн ч гэдэг юм уу юмнуудаа хийхэд айгу саад болдог.
Тэгэхээр эхний ээлжинд бид нар компьютер дээрээс хэрэгцээгүй программыг одоо байгаа компьютер дээр хэрэгцээгүй программыг устгадаг, мөн суулгадаг, шаардлагатайг бол дахиад устгадаг гэдэг юм. Иймэрхүү аргачлалуудыг бол сурах шаардлагатай гэсэн үг тийм ээ. За бид нар control panel руугаа ороод daily view by-ийн угаасаа яг default буюу энгийн үедээ одоо шинээр байх үедээ ийм байдаг. Тэрийг бид нар large icons гэдэг ийм байдлаар нэг оруулаад ирнэ гэсэн үг тийм ээ. За font хэсэг дээр бол бид нар одоо манай сургалтанд хамрагдж байгаа хүмүүсүүд надаас үнэгүй фонт аваарай 100 гаруй шиг фонт байгаа. За фонт бол ямар үед хэрэглэгддэг вэ гэхээр жишээлбэл за шууд би зарим тохиолдолд ингээд бас тайлбарлаж одоо нөгөө ярьж байгаагаа бас шууд бодитоор нь тайлбарлаж өгье тийм ээ. Монгол фонт гадаад фонтууд гэж одоо хоёр байна шүү дээ. За монголоор одоо жишээлбэл өө үсэг, ү үсэг те байлаа гэж бодоход гадаад фонтууд энэ үсгнүүдийг таньдаггүй байхгүй. Хэрвээ та монгол фонттой байх юм бол байгаа зү те. Монгол фонттай байх юм бол гой одоо жишээлбэл бичээс хийхэд ч гэдэм үү те. Гой ийм төрлийн юм сонголтууд ингээд орж ирдэг байхгүй. Хэрвээ гадаад фонт дээр ингээд та жишээлбэл юм хийлээ гэж бодъё л да тий. Одоо та нар харж байна ингээд өөрчлөгдөд гой өөр загвар дизайнтууд байгаа. Хэрвээ гадаад фонттой байлаа гэж бодох юм бол эн чинь одоо жишээлбэл ийм дөрвөлжин буургийн тэмдэгтүүд ингээд болоо явчихдаг гэсэн үг байхгүй юу? За Canva дээр ч гэсэн одоо бид нэр ингээд юм бичиж байхад бол бид нар заашгүй монгол фонт хэрэгтэйдэг. Тэгээд яг нөгөө сургалтын дээр би Canva-г ашиглаж байхдаа хэрхэн монгол фонтоо одоо Canva руу оруулах вэ гэдэг юм иймэрхүү аргачлалуудыг зааж явнаа. Тэгээ мэдээж хэрэг бичлэг маань бол өдөр болгон ороод байхгүй 7 хоногт нэг удаа ч юм уу 2-7 хоногт нэг удаа ч юм уу. Гэхдээ бичлэг маань орох болгондоо максимум танд хэрэгтэй мэдээллийг өгдөг тийм бичлэг болно гэсэн үг. За монгол фонтын талаар бол ерөнхийдөө нэг иймэрхүү. За энэ дээрээс бид нар бол эхний ээлжинд бол одоо програм устгаж үзье гэдэг байгаа шүү дээ тий. За програмаа үзэхийн тулд за бид сүүлд суулгасан програм. За энэ байна уу 12 сарын 27-нд. За эндээс бид нар нэг програмыг устгах болно. Тэр нь юу вэ гэхээр энэ интернет даунлоод менежер гэдэг нэг програм байгаа. Интернет даунлоод менежер. За энэ програмыг заа. Тэнгүүдээ энэ програмыг одоо интернетээс бид нар татна. За энэ програм нь болохоор ямар зорилготой програм бэ гэхлээр YouTube-ээс дуу татах бусад сайтуудаас та юм татаж байхад таны татсан зүйлүүдийг 5 ангилж өгдөг. 5 ангилж өгдөг гэхлээр юу гэхлээр одоо жишээлбэл зүгээр та компьютер дээр юм ингээл татна штэ. Тэгэхээр замбраагүй бүгдээрээ татагдаад нэг фолдер болчдөг тийм үү? Нэг фолдер буюу хавцанд орчдөг. Хэрвээ та интернет даунлоод менежер ашиглах юм бол хэрвээ дуу татах юм бол дуу чинь нэг фолдер руу, видео татах юм бол видео чинь нэг фолдер руу, документ татах юм бол документ чинь нэг фолдер руу, програм татах юм бол програм чинь тий. Тэгээд zip файл гэж бас байгаа. Монголоор хэлэх юм бол бадсан файл гэж нэрлэдэг. Тэрийг бас тусна ингээд 5 төрөлд ангилдаг. За хэдүүлээ бас сургалтанда zip файл гэж хэлснийх zip файл буюу бадсан файл rar winrar гэж яригдаад байгаа. Тэрийг хэрхэн суулгах вэ? Тэрийг хэрхэн ашиглах вэ? Тэрийг ашиглаж одоо файлаа хэрхэн пассворд болгох вэ гэдэг юм ингээд хэрхэн партлах вэ гэдэг юм. Ингээд иймэрхүү аргачлалуудыг бас сураа явна. За интернет даунлоод менежерийг устгахын тулд бид нар mouse 2 товчлуураа дараад uninstall гэж хийж болно тийм үү. Аль эсвэл байгаастай бид нар нөгөө л нэг Windows-оос интернет даунлоод менежер гэж хагаад энэ дээр mouse 2-аа дарчаад uninstall гэж дарж болно. Гэхдээ одоо миний одоо хамгийн найдвартай устгах одоо аргачлал одоо энэ юм одоо тий. Одоо ингээд юу яхахлаар нэг цонх гарч ирнэ асуулттай тий. Устгах уугүй юу гэдэг. Тэгээд yes гэдэг дарангууд дахиад ийм цонх гарч ирнэ. За түрүүн нэг дэлгэц яг намайг админ зөвшөөрөл асууж одоо танаас харагдаагүй гэж магадгүй. Тэрүүн дээр нь би yes гэж дараад тэгээд одоо ингээд yes гэдэг дарж байгаамаа. За тэгээд yes гэдэг дарангууд мэдээж програм бол одоо бидний дэлгэцнээс бол бидний компьютер дээрээс бол устж таарна тийм ээ. За програм одоо бидний компьютер дээрээс устлаа та компьютер рестарт хийх үү гэж байна. За түр одоо хичээлийнхаа гэдэг шиг те завсраар хэдүүлээ no гэдэг хэсэгтээ дарчий.
За ингээд бидний компьютер дээрээс бол амжилттай програм маань бол устлаа. За дараагийн ээлж бид нар яах вэ гэхлээр бид нар нөгөө программа дахиад суулгана. За энэ програмныхаа би бол ач холбогдлыг бол хэлсэн шүү дээ, тэ. YouTube дээрээс бид нар бичлэг татгаад хэрэгтэй байдаг. За тэгээд юун дээрээс YouTube дээрээс бичлэг татах хэрэгтэй байдаг. Болон бусад програм бусад зүйлүүдийг татахад энэ програм хэрэгтэй байдаг. За тэгээд энэхүү програмынхаа яаж ажиллаж байгааг би бас та бүгдтэй харуулнаа. За энэ програмыг бид нар яаж олох вэ гэхээр за нийтлэг одоохонд болгоод би нэг аргыг зааж өгье. Тэгээд хичээлийн явцын дунд би дахиад өөр аргаар татах аргыг зааж өгнө. За энэ програмыг хэдүүлээ ерөнхийдөө бол явцын дунд дахиад өөр аргаар бас өөр газараас татах аргыг бол сурах болно. За эхний ээлжинд болохоор хэдүүлээ ердийн браузер ашиглаад тийм ээ. За браузер дээр хэдүүлээ Zen.ru гэдэг орон заяа. Одоо энэ дэлгэцэн дээр та бүгд харагдж байгаа те Zen гэдэг. За Zen.ru гэдэг нь болохоор мэдээж хэрэг бол Оросын одоо Google гэсэн үг тийм ээ. Бид нар бол гадаадуудыг хөвчлэн Google гэж хайдаг бол Оросууд бол Zen гэж хайдаг байна. За энэ дээр бид нар ямар сайт хайх вэ гэхлээр Cver.ru гэдэг сайт болно. За зөвхөн энэ програмыг татахын тулд ерөнхийдөө энэ сайтыг ашиглана гэсэн үг. За энэ дээр бол бүртгэл байх шаардлагагүй. За дэлгэцэн дээр харагдаж байгаа энэ хоёр сервер буюу прокси хоёр серверийг аль нэг нь ажиллаж байвал аль нэг рүү орчно гэсэн үг. За тэгээ энэ дээрээс нь баруун дэдлийн товчлуур хэсэг дээрээс интернет даунлоод менежер гэж бичнэ. Та бүгд харж байгаа те интернет даунлоод менежер. За тэгээд хайх дээр дарахлаар програм маань гараад ирнэ. За энэ сайтн дээр бол нэг өсөндөө шин одоо саяны яг програмны шин одоо апдейт хийгдсэн хувилбарууд нь бол постлогдож орж идэгөө гэсэн үг тийм ээ. За өөр нэг бас арга байгаад 3 дахь арга нь тэрний юу гэхээр энэ програмны язтай албан ёсны эрхийг нь худалдаж авах. Энийг бас явцын дунд би та бүгдтэй харуулах болно. За тэгээд энэ програмыг бол албан ёсны эрх нь бол ойролцоогоор 80 орчим доллар. За Google-ээс хэдүүлээ хайх юм бол интернет даунлоод менежер. За бид нар бол мэдээж хакерцсан хувилбарыг нь буюу ашиглах болно. Үнэгүй тийм ээ. Үнэгүй хувилбарыг ашиглах болно. За албан ёсны сайтн дээр жишээлбэл хэдүүлээ buy now гэдэг арах юм бол 1 жилийн лиценз нь 42,000. За бүх насаараа хэрэглэх эрх нь болохоор 87 нэгээс 90,000 төгрөг. За хэрвээ 2 компьютер дээр бүх насаараа ашиглая гэх юм бол 70,000 төгрөг гэж байгаа та бүгд мань харж байгаа хаа. Тэгэхээр нэг компьютер дээр бол энэ ер нь бол та нар хэрэглээ сурчих юм бол энд та бүгдийн одоо компьютер дээр үйл ажиллагаанд чинь бол маш их хэрэгтэй гэдгийг бол ойлгох болно. За үүний хувьд албан ёсны үнэ бол энэ байна. За хэдүүл бол албан бус юуг нь бол үнэгүй ингээд ашиглана гэсэн үг тийм ээ. За саяныхаа хамгийн дээдлийнхэн те хамгийн сүүлд одоо апдейт хийгдсэн хувилбарыг нь хэдүүлээ гаргаж ирээд Turbo Bit гэдэг энэ дөрвөн одоо биднэрт одоо дөрвөн газраас хуулах буюу татаж авах одоо боломжийг бол өгж байна. За тэгээд хамгийн ихний энэ Turbo Bit гэдэг энэ линкэн дээр нь дараад за энэ үнийг нь бол устгах чинь бид нар хэрэггүй. За би робот биш гэдгийг нь баталгаажуулчихна. За янз те caption нэх нь те зарим нь caption нэхгүй шууд гэдэг юм. За тэгээд татах гэдэг дээр нь дараад за нэг ясандаа би та нар шууд нэг ийм юу харагдчихаз нэг ийм ашиг харагдчихаз давуу тал та нар шууд миний ингээд сургалтанд ингээд хамрагдангуудаа жилийн 80,000 төгрөг за 90,000 төгрөг төлөх програмыг үнэгүй ашиглах боломжтой болчихж шүү дээ. Тэ? Ингээд ер нь бол миний хэлэх гээд байгаа санаа байгаа зү. Миний сургалтны хичээл болгон танд ирээдүйд хийж болох хэмнэлт. За юу. Та бараг 5 удаагийн хичээл үзэхэд байгаа зү. Худлаа хэлсэн байгаа зү. Бараг 5 жилийнхаа хэмнэлтийг олоо авчна. Lifetime хэмнэх одоо тий тэр боломжийг тоолол аваа авчна гэсэн үг.
Одоо энэ бол зүгээр нэг easy хичээл буюу хялбар хичээл. Би аль болох гадаад үг хэрэглэхгүй байхыг хичээн. Ямар ч төвчний үн намайг үзэж байгаа юм бэлээ би мэдэхгүй тийм үү. Тэгэхээр аль болох монголоор нь тайлбарлаад явахыг бодноо. За тэгээд та бүгд маань өөрсдийнхээ сэтгэлдлийг бас үлдээгээрэй те. Ямар шүү байдлаар хичээл нь байна. Танд таалагдж байна яаж юм те. Юун дээр анхаарах хэрэгтэй гэдэг юм гээд. Би боломжоор болж өгвөл та бүгдтэй бүгднийг тайлбарлаад явахыг хичээнэ гэж байна. За тэгээд мэдээж хэрэг бол одоо интернет орчин те цахим орчин гэдэг юм бол хязгааргүй хөгжиж идэг. Тэгэхээр одоо сургалтандаа газтай те би хугацаа заах нь өөрөө бол амар утгагүй зүйл те. За хичээл маань одоо би та бүгдтэй бол ерөнхийдөө бол нэг өрөөгөө бэлдээ явцсан байгаа. Хичээл маань бол ерөнхийдөө ингээд энэ баяр сайхан мөнгө сайхан сувг те энэ лүү бол ингээд яваад орчин. За тэгээд мэдээж хэрэг одоо энэ бичлэг маань одоо жишээлбэл ийшнээ яваад оронгууд та бүгд маань энэ сэтгэл бичих боломж үүснэ тийм ээ. Сайн байна уу? Өнөөдрийн хичээлийг үзлээ. Тийм зүйл сурмаар байна гэдэг юм. Ингээд та нар бичээд үлдээ чинь тийм үү? За тэрийг нь би эндээс нь хараад явчихна гэсэн үг. Нөгөө талдаа тий. Тэгэл би нэг өсөндө та бүгдийнхаа хэрэгцээ шаардлага юу байна? Ямар тусламж хэрэгтэй гэдэг юм ингээд бүгдэнд нь хичээлээ бэлдээл явчихна гэсэн үг. Тэгээ мэдээж хэрэг чадахгүй зүйл бас хийж болно шүү дээ тий. Би чи ямар бүхнийг мэдчих ч одоо далаалан байгаа шүү дээ гэдэг шиг. Тэгэхээр чадахгүйгаас чадах хүртэл би та нартаа заагаад сургаад аль болох тий тодорхой хэмжээ одоо байгаа левел буюу одоо байгаа төвшнөөс чинь жоохон дээшлүүлэхийг хичээнэ. За тэгээд та бүгд би бол баттай бүр мэдэж байна. Та бүгд миний сургалтанд суух юм бол аазтай тий ажилч бай, сургуульч бай, хичээлч бай, юунд ч бай тий тодорхой хэмжээний ахиц бол гарна. За тодорхой хэмжээний ахиц яг юунд хэрэгтэй юм бэ гэхээр та нарын одоо тий компьютер дээр хийж байгаа ажил чинь тодорхой хэмжээгээр хурдсан гэсэн үг. За тодорхой хэмжээгээр та ажлаа хурдсах штэ. Тэгэхээр үр бүтээл бүтээмж нэмэгдэнэ. Тийм үү? За тэгэхээр бас миний бичлэг юуны магаад нэг компани захирал нь үзчих юм байна. Нэг дарга нь үзчих юм. Тэгвэл ажилтнаа бас манай сургалтанд хамруулж болох нэ тий? Манай сургалтанд. Тэгэхээр тэр ажилтан чинь хэр ажилдаа тий явцын дунд ингээд хэр ажилдаа ахиц гаргаж ийн. Төдий чи нэгээр та дахиад нэмээд альфа хаагч нараа ч гэдэг юм уу ажилчдаа энэ сургалтанд хамруулад компьютерийн мэдлэгийг тодорхой хэмжээгээр нэмэгдүүлээд авах нь шүү дээ. Тэгэхээр ийм давуу талтай байх нэ. За одоо энэхүү цаг маань ингээд явж байг. Тэр хооронд нь хэдүүлээ хэдүүлээ яг би төр пауз аваа та тий. Тэгээ цаг нь тулаад ороод ирэнгүүт нь буцаад ороод ирэх. За ерөнхийдөө бидний нөгөө нэг татах хугацаа маань ингээд дуусаад хүрээд ирлээ. За бид энэ дээр ихлээд. За би робот биш гэд цагталчихна. За капча гарч ирэхийг үгүйсэхгүй үн дээр бол санаа зовох зүйл байхгүй. За тэгээд хэдүүлээ download гэдээ дарчихна. За дахиад яагаад дахиад гэдэг юм бол тий. За тэгвэл дахиад 1 минут үлээж тарах юм байна. Түрүүн чи 10 минут үлээсэн. Одоо 1 минут. За буцаад би ороод ирье. За. За дахиад download файл гээд дарлаа. За тэгвэл дэлгэцийн баруун талын булан дээр та бүгд харж байгаа. Энэ маань татагдаад эхэллээ. За ойролцоогоор 21 мегабайтын файл байна. За энийгээ би бас хагаадтай заавал энэ ийм ажиллагаа хийхгүйгээр би нөгөө сургалтынхаа Telegram руу татах байдлаар нь тавиад өгнө. Тэгэхээр та хэд маань тэндээсээ бас татаад авч болно тийм ээ. Заавал саяны шатлалыг орохгүйгээр. Гэхдээ яг энэ ч нөгөө нэг тодорхой хугацаагаар шинэ хувилбар гарч ирдэг болохоор та бүгд маань шинэ хувилбарыг татах шаардлага хэрэгцээ гарна тий. Тэгээд өөрөөсөө ингээд татаас сурч байгаа бол бас хэрэг болно шүү дээ тийм биз дээ. За төр пауз чи бас тэгээ буцаа ороод ирье. За програм маань татагдаад дуусчлаа. За тэгээд бидний татсан програм бол мэдээж яг бидний компьютерийн download гэсэн фолдер дотор бол хадгалагдсан байгаа. За би фолдерын локейшнийг нь бол ерөнхийдөө сая сольжлоо. Миний downloads дотор маш олон хүмүүсүүдийн нэг зургнууд байдаг учраас тэрийг би харуулахыг хүссэнгүй. За бид нар шууд очихын тулд
баруун дээд товчлуурн дээр тэ download хэсэг дээр дараад татагдсан файлынхаа дээр нь mouse хоёроо дараад тэгээ show in folder гэнгүүт биднэрт бол ингээ folder дотор бол ингээ харагдах хэвээр. За миний нөгөө нэг түрүүний хэлээд байсан WinRAR тэ zip-лэгдсэн folder ямар байдаг гэхээр ийм байдаг. Нэг ёсондоо энгийн folder-ыг тээвэрлэхэд аюулгүй болгох зорилгоор иймэрхүү байдлаар ингээ татгалсан байдгаа. За энэ дээр хэдүүлээ би одоо бас ийм файлыг задалдаг ийм програм суулгацсан байгаа. За энийгээ би бас тусад бичлэг болгож оруулах болно. За энэ програмыг бас тайлбарлах болно. Нөгөө нэг ийм фолдерыг одоо ингээд кодлцсон байдаг шүү дээ. Тэр кодлох аргыг нөрт би та бүгдтэй зааж өгөх болно. За одоо зү бид нар яах ёстой вэ гэхлээр бүх нөгөө нэг браузерууд байгаа шүү дээ. Интернет браузер гэдэг нь болохоор интернет хөтөч гэдэг тийм ээ. Бүх интернет хүчнүүдэд бид нар хаагаад за давхар байгаа зү вирусныхаа програмыг би бас та бүгдэд тэгээс одоо заагаад үг тийм үү. За бидний компьютер дээр байгаа зү хэрвээ байгаа зү ямар ч вирусны програм байхгүй зөө. Ямар ч вирусны програм байхгүй бол угаасаа нөхцөл нь байгаа зү таны компьютер дээр ямар ч вирусны програм байх ёсгүй. Бид яа тэгэхээр бид нар хакердсан програмууд ашиглаж байгаа учраас тухайн хакердсан програмууд тодорхой хэмжээний вирустэй байдаг. Үнэхээр бид нар байгаа зү тийм одоо миний жишээл бол Office гэдэг юм уу, миний Excel гэдэг юм, Word гэдэг юм, Photoshop гэдэг юм. Ямар бүгд л ер нь хакердсан. Хэрвээ бид нар байгаа зү үндсэн мөнгийг нь төлж одоо тухайн програмуудыг ашиглах хэдүүлээ ер нь бол төлбөрийн дийлэхгүй. Нэг амар үнэтэй. Манай Монголын хувьд бол амар үнэтэй. За Word чинь жишээлбэл Office-ийн програм чинь 100 гаруй мянга, 200 мянга, 300 мянга, 400 мянга гэдэг юм. Дотроо ангиллуудаас амраад. За Photoshop чинь жишээлбэл сарын одоо тэ 100 мянга гэдэг юм ингээд амар үнэтэй. Тэгэхээр бид нар үргэлж ер нь бол хакердсан програмуудыг ашиглаж явнаа л гэсэн үг. За одоо хакердсан програмыг тэ үнгүй ашиглах боломжтой програмыг бид нэр ашиглахын тулд бид нар вирусныхаа програмыг унтрааж өгөх хэрэгтэй. За би ямар арга хэрэгэлдэг вэ гэхлээр байгаа зү тэ. За эхлээд нь байгаа зү за төрөний нөгөө нэг маусныхаа дэлгэцнийхаа баруун доод товчлон дээр Windows Security гэдэг байгаа шүү дээ тий. Тэр рүү ороод ийм цог гараад ирнэ. За тэгэнгүүтээ хамгийн ихнийх рүү нь явж ороод тий. За эхлээд нь газтай бид нар фолдернууд байгаа газтай вирусны програм энэ фолдеруудыг уншиж болохгүй шүү гэж зааж өгөх хэрэгтэй. За нэг нь болохоор D дискийг бол D дискийг чинь тэгээд C дискийг чинь гэдэг. Уншиж болохгүй шүү. Уншиж болохгүй гэдэг нь юу гэсэн үг вэ гэхээр тий уншиж болохгүй гэдэг нь юу гэсэн үг вэ гэхээр тухайн вирусны програм өөрөө автоматар C юм уу D дискийг уншиж хагаад вирустэй файл байх юм бол тэрийг устгахчдаг ийм тохиргоо байдаг байхгүй юу. Тэгэхээр бидний тэрийг унтрааж өгөх хэрэгтэй. Нэгсэндээ чи энд байгаа файлыг оролдож болохгүй шүү, тэнд байгаа файлыг оролдож болохгүй шүү гэдэг. За дараагийн шатлал нь юу вэ гэхээр бид нэр real time protection гэдэг имийг нь арилгаж өгөх хэрэгтэй. За уншиж болохгүй шүү гэдэг юугаа хийхдээ бид нэр за дахиад орё. Энэ хамгийн доотлол би айгүй хурдан хийгээд байдаг байхгүй юу. Бүр нэг рефлекс болцсон энийг хийсараад. За хамгийн доотлын тий exclusion гэдэг рүү ороод за тэгээд add an exclusion тэнгуүдэ folder тэгэл ерөөсө folder-оо заагаад өгчнө. Компьютерийнхаа C юм уу D юм уу гэдэг нэг нэгээр нь шүү манайхаа. Нэгөөсөндөө үйлдэлээ давтна гэсэн. За тэгээд дараагийн шатанд болохоор real time protection буюу бодит хамгаалтыг төр унтраах гэдэг. Бид нэр зөвхөн энийгээ нөгөө нэг суулгахын тулд энэ бүх юм хийгээд байгаа байхгүй юу? За дандаа юм суулгахдаа mouse хоёроо дараад административын зөвшөөрөлтөөр гэдгийг сонгоод yes гээд суулгана. За окей, програм нь одоо ачаалж эхлэх ёстой. Энэ гарч ирж байна. Стандарт суулгалт хийх үг тийм ээ. Continue тийм ээ. Next тийм ээ. Next тийм ээ. Next. За тэгээд энэ дээр do not close the application. Windows Explorer-ыг унтраана уу гэдэг чинь тийм. Do not close version. За ингээс суулгач. Окей. За browser integration энд хэрэгтэй байх нь үгүй хэдүүлээ харъя зүгээр шаардлага байх үгүй юу. За програмаа сууж ийн. За дараа унтраах гэдэг. За одоо шууд ажиллах нь үгүй хэдүүлээ юутаж харъя. Хэдүүлээ. Ер нь бол яг түрүүн би энийгээ
устдахтаа тий унтраа засах хэрэгтэйсэн. Тэгээгүй одоо шууд буцаад ингээд орчиж байна. За зүгээр YouTube руу ороод за энэ дээр бас байгаа зү. Энэ дээр бас нэг extension бас бид нэр YouTube руу ороод энэ дээр бас бид нэр дахиад нэг extension суух хэрэгтэй. Ер нь бол байгаа зү компьютер дээр чинь шууд асуучтээ энийг суулгах уу гэд. Тэрийг та нар интернет download manager л гэх юм бол байгаа зү yes гэдэг юм accept гэдэг юм ямар нэгэн байдлаар зөвшөөрөх талынх нь юмыг ин дараарэ. За тэнгуүдээ manage extension. За manage extension гэжтэй энэ байна тийм үү? IDM integration module гэдэг. За хэрвээ энэ байхгүй бол газтай түрүүнд би айгу бас хурдан дараа авчихсан. Manage extension гингүүд ийм цог гарч ирнэ. За энэ дээр нь Chrome Web Store гэж байна. За тэнгүүд бид нэр юу хайх хэрэгтэй гэхээр IDM integration module. За энэ дээр энэ дэлгэцэн дээр харагдаж байгаа. Энийг суулгана гэсэн үг. За тэнгүүдээ одоо хэдүүлээ жишээлбэл нэг бичлэг рүү яваад орё л доо. YouTube. За энэ дээдл тарж байна уу? Энэ бичлэгийг татаж авах гэж штэ тий. За хамгийн баг багтаамжтайгаар нь би татаж авъя л доо. Дэлгэцэн дээр маань ийм цог гараад ирнэ. Та бүгд харж байгаа тий. Download video гэдэг фолдер дотор энэ бичлэгийг хуулнаа гэж. За одоо ингээд татчихин тийм үү? Бас аазтай pause дараад одоо нэгээс нэг татчих таа ч гэдэг юм ингээд нэг тасарчдээ шүү дээ. Интернет тасарчдээ шүү дээ. Нэгээс пауз дарж байгаа адилхан. Тэнгүүд үргэлжлүүлж бас бичлэгээ татаж болж байгаа. Дахин шинээр эхлэхгүй. Гэхдээ зарим сайтууд таталтын source гэж байдаг байхгүй юу? Тэр нь хэр их байхаас хамаарна. Нэг байх юм бол шууд тасарна. Олон байх юм бол ингээд үргэлжлээд явчих боломжтой гэсэн үг. За тэгээ хэдүүлээ харах юм бол бичлэг маань байж гэн тийм ээ. Бид нөө бичлэгийг татаад авсан. За ингээд ийм байдлаар энэ програмыг бид нэр суулгаад авчлаа. За та нар дээр болохоор компьютер унтраан уу, ингэн үү, тэгнэ үү гэж яах юм бол байгаа ч тий. Тэрийг нь яг дагаад хийчээрээ. Унтраах хэвээр бол унтраад би бол яг хичээлээ нэг таслахгүй байхын тулд тий. Эхний хичээлээ ингээд явчлаа. За түрүүнийхээ би амлсан ёсоор саяны интернет download manager гэдэг програмаа татах байдлаар нэнд оруулаад өгсөн. За нөгөө Монгол фонтоо бас ийшээ ингээд оруулаад өгсөн. За энэ заавал төрөний энэ ажиллагаа хийхгүйгээр шууд ингээд татах боломж та бүгдтэй ингээд өгч чаамаа. За өнөөдрийн энэ хичээл маань бол энэ хүрээд өндөрлж байна. За хэр удаан үргэлжлэх нь та бүгд хараа. Ер нь бол гацтай компьютерийн мэдлэгтэй болёо гэдэг нь гацтай маш хурдтай явагддаг зүйл биш. Маш олон зүйлийг сурч иж тэр маш олон зүйлийн нэгдэл нь өөрөө мэдлэг болж хуурна гэхээс та бүгд одоо энэ бичлэгийг үзэж байхдаа анзаараарай. Хичнээн хугацаа хэдүүлээ зарцуулсан байна гэдэгт тий. Зөвхөн ийм жижигхэн юм сурах гэж хэдүүлээ ийм хугацаа зарцуулж байна. Тэгэхээр нөгөө нэг миний хэлэх гээд байгаа санаа 2-7 хоногийн, 3-7 хоногийн, 4-7 хоногийн сургалт гэж энэ хорвоод байхгүй манайхаа. Энд чинь гээд нөгөө нэг байшин барьж байгаа юм шиг суураа хэдүүлээ зөв тавиад тэгээд дээшээ нэ ингээд тухайн байшин маань 1 давхар байх уу 2 давхар байх уу буюу мэдлэгийн хүрээ чинь наадтай өндөр барилга шиг байх уу эсвэл 1 давхар амбар шиг байх уу ч гэдэг юм. Энийг бид нэр сонгох л үлдчихэж байгаа юм. Тэгэхээр манай сургалт бол маш юм ааж ухнаар ингээд те нэг юм бичлэгнүүд ингээд оруулаад ингээд явна. Тэгээд мэдээж түрүүний миний хэлсэнчлэн шинэ технологи, шинэ програм цаг минут тутамд гарч идэг. Тэгээд тэр болгоныг одоо бид нэр гүйцэхийн тулд ингээд маш олон зүйлийг суралцах шаардлага гарна гэсэн үг. За анхаарал тавьж үзсэн та бүгдэндээ баярлалаа. Ерөнхийдөө бол энэ манай интро хичээл байлаа. Тэгээд дараагийн хичээлүүд маань мэдээж манай Telegram group дээр тавигдаад явна гэсэн үг. Дараа уулзлаа. Bye guys.